ерөнхий сайдаа багаар нь дэмжиж 1990 оноос хойш улс төрд идэвхтэй явсан одоо 2024 оны сонгуул болох гэж байна. Энэ сонгуулиар намууд одоо бүгдээр ураа төвшүүлсэн ардын нам ард түмний ялалт ардчсан намын хувьд алдагдсан 8 жилийг засъя ч юм уу. Ураа бол тухайн намын одоо засгийн эрх барьсны дараа хэрэгжүүлэх гол хөтөлбөр байдаг. Таны хувьд эдгээр намуудын урааны агуулгыг юу гэж харж байгаа вэ? За ардын нам ард намын урааг харьцуулах юм бол ардын намын ард түмний ялалтын тухай ураа бол аргагүй оюун эрдэнэ даргын өөрийн ботсон дараа намынхантай ойлгуулсан юм өрөө болов гэж харагдаж байгаа. Яг бол оюун эрдэнэ өөрөө их том асуудлыг их эр зэр гаргаж барьж авсан. Авилгалын бүхэл бүтэн сүлжийг тасцох гэж оролдож байна. Хүний өөрийн гү хэдийн хэмжээний хулгай хийсэн гэдгийг шүүгдэж нийт ард түмэнд ил болголоо. За лидер болж байгаа хүний зайлшгүй хийх ёстой арга хэмжээ. 3 жилийн хугацаанд авилгын 7054 хэргийг илрүүлэн шалгаснаас 1156-г шүүхэж шилжүүлсэн боловч анхан дунд чатны 680 хэрэг шүүхээр шийдэгдэж бүлэглэлийн эрх ашигтай хамаарал бүхий авилгын 486 хэрэг 1-7 жилийн хугацаанд шийдэгдэлгүй гацсаар байна. Энэ одоо нөхцөл байдалд бол оюун эрдэнэ ерөнхий сайд намын дарга бол бас ганцаардах байдал ажиглагдана. Ганцаардах. Яг айгүй ном дотор байгаа тэр муу мухаймтай холбогдсон хүмүүс бол ил дал даргаар янзаар эсэргүүцсэн. За ардчсан намынхан юм эсвэл өөр намын нэр төр нь холбогдсон хүмүүс бол бүр илэрхий дайрна. Тэр гой сошиал хөгжсөн нөхцөлд. Тэгээ ард түмэнд лүгэ хандхаас арга байхгүй. Тэгээ ард түмнийхээ хамгаалтыг ирж хайхаас арга байхгүй. Тэгээ оюун эрдэнэ дарга бол энэ ардын нам бол ард түмнийхээ хамгаалтыг л ирж хайж. Тэгээ энэ авилгалын энэ муха торон сүлжээ бүгдээрээ хамт тасцохё. Энэ шудраг ёсыг бүгдээрээ хамт тогтооё гэсэн тэр одоо хүсэл эрмэлзлийн илэрхийлэл болж энэ бол зүгээр оюун эрдэнэ ялах гээд байгаа, баг ялах гээд байгаа биш. Энэ бол ард түмэн та ялах гээд байгаа маа. Та надтай хамт бидэнтэй хамт энэ муу мухай юмыг бол тасцоход оролцооч гэсэн юм. Урилга, уриалга. ард түмний ялалт. За ардчсан намын тэр алдагдсан 8 жилийн алдааг засяагдаг. Энэ ураа гаргахлаар бол бид одоо энэ төр засгийн мөнгнөөс 8 жил хол байлаа. Одоо энэ алдаа засъя гэдэг нэртэйгээр тэр төр засгийн мөнгийг дахин зарцуулах эрхээ олж авах гэсэн ийм бас нэг хүсэл нуудаад байгаа юм болов уу гэж харагдаж байгаа. Хоёрдугаарт бол өөртөө харамсалтай 8 жилийг үнэхээр алдаа. Одоо сая сонгуульд нэр дэвшиж байгаа байдлыг харахад бол ерөөсөө өөртөө төлөвш чадаагүй байна. Ардчсан 96 онд анх засгийн эрхэнд галсан. Тэгээд 4 жил буужгинсан. Өөрийнх нь дотоод зөрчил, төрийн зөрчил болцсон. За тэгээ 12 онд ардчсан бас олон судал аваад тэгээд засгийн эрхийг авч авлаа. Бас бөөн зөрчил. Илгүүдэрж ерөнхийлөгч бата 16 онд ардын намын тухайн үеийн одоо дарга байсан Миегийн холтоо ил талд хувилдж хагаад ардчсан намаа нөгөө Эрдэнэт 49-ийг хамгаалахын тулд өөрийнхөө намд дамжсан бүлэглэл хууль шүүхийн байгууллагыг хяналтандаа байлгахын төлөө ардчсан унгаасан. За дараа нь Баттулгын ерөнхийлөгч Эрдэнэтэйгээ зөрчилдөөд 20 онд ингээд Эрдэнэтэй ардчсан унгаахын төлөө ажилласан. Ингээд хоёр ерөнхийлөгч нь хоёулаа ардчсан унгаасан. Тийм учраас бол одоо ардчсан зөрчил төрийн зөрчил болчихгүй гэдгийг л ард түмэн айж байгаа. За дээр нь энэ ардчсан нөхдүүд маань хоёр хөрштэй холбоотой асуудал төр бол их хурц мэдээлэл хийж байгаа. Оростой жишээлбэл тэр дипломат харилцаагаа таслая гэж санал тавьж байна. Тэ? За хятадтай элбэг дээр зурхлаар яг илэрхий одоо шүүмжилсэн ийм одоо үйл ажиллагаа мэдээлэлүүд хийж байна. Яг энэ төр засгийн үг болчих юм бол энэ бол шууд манай хоёр хөршвөл ахын жаав. Ардчсамыг бол сонирхдаг. Тэгтээ айдаг. Дайдваргүй. Яаж ч магадгүй. Ойлгомжгүй. Энэ хэрүүлээ ерөөсө тогтоож чаддаг. Ардын намд бол эрхэлдэг ард түмэн бол хамгийн хүнд хэцүү үедээ ардын нам сайн муучсан итерл биднийг авч явна гэдгийг мэддэг. За би Монгол ардын намын дарга Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ багийг дэмжиж байна.
За одоо оюун эрдэнэ ерөнхий сайдын шударга ёсны төлөөх тэмцлийг за шинэ 30 жилийг бас иргэд сонгогчдод хамт эхлүүлэе гэж байгаа. Энэ үйл хэргийг дэмжиж гинэ гэж ингэж ойлгож байгаа бол Монгол Ардын нам гэсэн энэ өмнөх хэсгийг л дүүргээ бодчихно гэсэн үг юм. ерөнхий сайдаа багаарн дэмжиж. Элбэгдэрж ерөнхийлөгч асны хувьд бол Монгол улсад ардчилсан бус орн болоод дарангуулын дэглэмтэй орн боллоо гэдгийг бол олон улсад хүрэх гээд янз бүрээр оролдож байх шиг байна л та. Таны хувьд одоо өнгөрсөн жилүүдийг дүгнэх юм бол үнэхээр хувийн хвшил рүү халтсан, хүний эрх хэрэгжүүлэг зөрчсөн, ардчилсан бус диктатурыг тогтоосон тийм 8 жил байсан гэдэг элбэгдэрж ерөнхийлөгчийн хэлээд байгаа тэр зүйлтэй санал нэгтгэв. Би бол одоо өөрийнхөө мах цусан дээр за тэгээд одоо өрөөлийн зовлон жаргал дээр бол харж элбэгдэрж үнэхээр арчлалын дайсан байна гэдгийг би ойлгосон. Хүний эрхийн дайсан байна гэж ойлгосон. Тэр хүнд бол зөвхөн өв чөрөнгө. Ерөөсө улс орныхоо эрх ашиг боддгүй юм байл. За жишээлбэл их хөрийн асуудлыг бол би ерөнхий сайд байж байхдаа Монголд нэг ашигтай байдлаар шийдэж чадсан. Тэрийн элбэгдэр дөрвөлжмдар тэр үед бол дөрвөлжчин тамгын газрын дарга байсан шүү дээ. Дөрвөлжмдар их хөрийн асуудлыг буцаах гэж оролцсон. Шудраг усын хонглыг бий болгосон. Өөрийнхөө одоо шүүгчдийг томилоод миний эсрэг ямар ч хэрэг байхгүй хахад зохиомл хэргийг үүсгэж надад ял өгөх ажлыг хийсэн. Хүний эрх хэрэгчлэг бол жинхэнэ одоо зөрчих ажлыг бол өөрөө хийсэн. Тэгвэл өнөөдөр оюун эрдэнэ зөрчөөд байгаа гэж ярьж байгаа бол тэр шиг худлаа юм байхгүй. Элбэгдэрж өөрөө, дөрвөлжиг өөрөө жинхэнэ одоо хүний эрх хэрэгчлээний дайсангууд, арчлалын дайсангууд гэж би хэлж байгаа. Яг бол арчил чинь хүний эрх хэрэгчлэн дээр тогтдог учраас. За дөрвөлжиг бол тэр алтан дорд компани гам бол хэлсэн шүү дээ. 4 сая доллар аваад тэгээд миний өв чөрөнгийг ингэж дээрэмт гэж оролцсон гэж. За энэ мэтэр бол ярих юм бол маш олон компаниудын өв чөрөнгийг дээрэмтсэн. Зөрчсөн ийм хүмүүс. За зарим одоо гар хөл болж ирсэн улсууд гэх юм бол тэр Тэмүүж ингээд хуульзын сайд байсан залууга юм элбэгдэрчийн даалгавар юу ч хийхээс буцахгүй юм байл. Элбэгдэрч өнөөдөр модалчаад элбэгдэрч байгаа шүмжилж болно. Гэхдээ яг элбэгдэрчийн гар хөл болж байхдаа бас юм хийчихсэн. Тэгээ энэ хүн бол гачид өшөө онцон лаван түрэж өөр одоо энэ хүн арчлалыг тогтоох гэж орлохгүй. Ийм юм хийцэн хүн бол ахаа засар гэж байхгүй. Тэгээ өнөр баярч одоо элбэгдэрчийн хууль зүйн бодлогын зөвлөхөөс нөхөр байна. Энэ бол одоо хууль шүүхийн байгууллагууд бол шууд элбэгдэрчийн даалгаврыг авч холбогддог. Бүр гардан хэрэгжүүлдэг юм хүн байсан. За энэ хүн одоо өнөөдөр хүний эрх хэрэгчлөө яриад л тэр бол шал худлаа. Барамсалтай арчлал ам дотор бол дүрсэн арчлалын баг өмссөн хүмүүс зөндөө олон байна. Гэхдээ эдгээр бол гарч ирээд өшөө хонцон лавна. Оюун эрдэнэ бас ганцаараа энэ том зорилгыг тавиад энэ том сүлжээтэй тэмцээн явж байгаа ийм тэмцэл болж байна гэж ингэж хэлэх хэрэгтэй. Энэ байгалийн байлгийг ард түмэнд авч юу гэж байгаа юм. Байгалийн байлгийг ард түмэнд аваад гэх юм бол ард түмний л ялт тулна шүү дээ. Тийм биз дээ. Тэгээ энийг бол худлаа ярьж байгаа биш. Баялагын сангийн хууль бас баталчлаа. Энийг батлуулахын төлөө их зүтгэлээ. Өөрөө хэлжсэн. Энийг батлуулахад бас хэцүү юм биш юм хөө дарга 40 гишүүн оролцсон байлаа шүү дээ. Одоо ингээд 40 гишүүн чинь ардын нам чинь 62 гишүүнтэй биз дээ. Тэгэхээр 22 хүн оролцоогүй. Тэд хаа байна? Тэ? Тэгэхээр миний энэ ярьж байгаа зүйл чинь бол одоо ард түмэнд хандсан сэрэмжлүүлэг байхгүй юу? Тийм амархан одоо энэ тэмцэл явахгүй байхгүй юу? Энэ эхлүүлсэн ажлыг дуусгах хэрэгтэй байхгүй юу? Одоо ингээд дунд нь тасаж ингээд зогсоож болохгүй байхгүй юу? Тэгэхээр нөгөөдөл чинь ахаад гарч ирнэ. Тэгээд цөөхөн хүмүүсийн гартлын байлгийг төвлөрүүлнэ. Тийм учраас бол энэ дээр бас анхаарах. За дээр нөгөө арчламын нөхдүүд бол бүр дайрсан шүү дээ. Чи яах гэж байна баялагын сангийн хууль хийж. Гэтэ попор одоо байгалийн баялаг бол хувийн өмчтөл очих хэвээр. Ард түмний өмчиж юу яриад байгаа юм гэж. Баялагын хувьтай Монгол. Үндэсний баялагын сан бол баялагтай эзэн Монгол хүн бүрийн ертөнцийн авдар. Та өөрийн нэрийн дансан дах өсөн үржих, өв хоримтлал, үүснөөцөө, эрүүл мэнд, эрдэм боловсрал, орон сууцндаа тусгайлан сонгож, тухайлан зориулах дархан эрхтэй. Эрдэнэс баялагын өгөөж, эдийн засгийн өсөлтөө үр хэрэгэн бүрд хаяглаж зориулав. Баялагын хараалаас баялагын эрүүл рүү. 5 толгой гэдэг ордын асуудал байна. 5 толгойн орд сайн ашигтай ажилласан учраас өнөөдөр 1072 хувь цаг ард түмэнд өгөөд за энэнийхээ ногдлошийг оюун эрдэнэ ерөнхий сайд ард түмэнд өглөө. Ард түмний баялаг Эрдэнэс 5 толгой компанид ил тод байдал бий болж 2022 онд
31 сая тонн нүрс экспортлдог байсан бол 2023 онд 69 сая тонн нүрс экспортлолоо. Нүрсний хулгайтай тэмцэхээс өмнө 2022 оны эхний 2 сард дөнгөж 1.3 сая тонн нүрс экспортлж байсан бол энэ оны эхний 2 сард 10.9 сая тонн нүрс экспортлж Монгол улсын нүрсний экспорт энэ он түүхэн дээд түвшинд хүрэх болно. Энэ 5 толгойг бол тухайн үед бол Сүв Батбат тэргүүтээ хувийн хвшлийнхэн авсан байсан. Тэгээд энэ 5 толгой ордыг бүхэлдэн төрд авсан. Нэг л өстэй ажиллаа би хийсэн. Энэ 5 толгой ордыг бол буцааж нөр бочиж чадсан. Яг энтэй адилхан хэд хэдэн орд бай. Цагаан сурга. Бас л төсвийн мөнгөөр хайгуул хийжгаад нөөцийн тогтоосон бай. Би ерөнхийлөгч байхдаа цагаан сурга орд дээр очиж нямтааш уулзж ирсэн. Энийг одоо улсад буцааж өгсдөө гэсэн. Тэгэл дайсан болсон. Тэгээ нямтааш бол миний эсрэг маш их чагсаас улаан мөнгө өгч зохион байгуулдаг байсан. Тийм учраас бол одоо энэ цагаан сургыг авч үлдэхин төлөө бүхэл бүтэн өнөөдөр нэг үндэсний эвслэгсэн нэг юм байгуулчаад энэ бол одоо шудраг өсө тогтоох гэж байгаа эсвэл бизнесийг дэмжиж байгаа юм ерөөсөө биш. Зүгээр цагаан сургал авч үлдэх. Цагаан сургыг буцааж өгөх юм бол тэгвэл ард түмэн сонгох хэрэгтэй. Цагаан сургыг буцааж өгөх юм бол тийм учраас бол одоо тэр тухайн үед Сүв Батбат 5 дахь буцааж өгч ирсэнтэй адилхан одоо Новтойр бол энэ нямтааш бол энэ цагаан сургыг буцааж өгч хэрэгтэй. Ингэж чинь нөгөө төсвийн мөнгөөр геологийн хайгуул хийж олсон. Нөөцийн тогтоосон энэ бүх ордуудыг буцааж өгөх ёстой гэсэн байр суурийг би барьдаг юм. Тэгээ 2 хоногтуудаа би уулзж байхдаа хэлж ирсэн. За яг хав хоёр толгойдын нэр өөрөө Монголын ард түмэн баялаг байна гэдгийг мэдчихсэн учраас өгсөн нэрээ. Энд дор баялаг байна гэж Монголын ард түмэн мэдчихсэн байхгүй. Тэгэхээр та нар олсон ч гэж хэлэхэд хэцүү. Тэр компаниудыг бол гомдоохгүй хамтран ажиллаад тэгтээ тодорхой хугацааны дараа бол өвчлөл бүрэн Монголын ард түмний мэдэлж шилжих ёстой. Тэгсэн чинь одоо энийг хоёр гэж муухай хүн энэ аюултай хүн гарч ирэх нь байна. Энэ аюултайг ингээд тодорхой хугацааны дараа буцааж авах нь байна. Гэд намайг одоо энэ илгүүдэрчдэн гутаа нийлж хагаад сонгуулиар л өөрт одоо гатсан. Тийм учраас энийг одоо засах хэрэгтэй. Энэ тэмцлийг бол оюун ерөнхий сайд Монгол Ардын намын дарга бол хийж байна. Тийм учраас би нэг талаасаа бол дэмжиж байна, нэг талаасаа бас өрөвдөж байна, нэг талаасаа бас хайж байна. Ягаад гэвэл энэ тэмцэл дунд ганцаардах вэ? Энэ тэмцэл дунд мохох вэ? Зэрэг одоо өөрийнхөө туулсан амьдралынхаа тусахыг хуваалцаж ард түмэн сонц зэрэмжтэй байгаарай. Оюун эрднийг дэмжиж та бүхэн ялаарай гэж ингэж ялгсан. Энэ удаагийн сонгуулийг таны хувьд ямар түүхэн үүрэгтэй сонгуул гэж дүгнэж харж байгаа вэ? Энэ удаагийн сонгуул бол ерөнхий сайдаар хэнийг ажиллуулах вэ гэдэг бас сонгуул болж байгаа шиг байна. Тэгэхээр бол би энэ авирахтай тэмцэх ажлыг эхлүүлсэн байгалийн баялагт ард түмний эзэн болгоё гэж бодсон. Энэ шудраг шүүхийн тогтолцоог засъя гэж бодсон оюун эрдэнэт л одоо санал өгч дэмжих хэрэгтэй. Тэгээд дараа нь шахах хэрэгтэй. Одоо энийг хийгээч гэж. За оюун эрдэнэ ерөнхийдөө бас нэг давуу тал бол алсыг харах дуртай хүн. Сайхан алсын хараануудыг сайхан бодлогуудыг хэрэгжүүлэхэд бол жинхэнэ парламентын засвал хэрэгтэй. Хүн болгон сонгуульд саналаа өгдөг. Австралийн одоо зарчим хэрэгжих ёстой. Та Монголд арчил байх ёстой гэж үзэж байгаа бол та нэг илвэгдэрж идэг хүнд ч юм уу нэг арчилсан нам гэдэгт бол арчлыг даатах юм бол тэр шиг худлаа юм байхгүй гэдгийг өнгөрсөн 30 жил харууллаа. Арчилсан ерөнхийлөгч гэж өөрийгөө нэрлсэн хүн өнөөдөр одоо арчлын дайсан гэж надад хэлүүлээ сууж шít. Харамсалтай нь арчилсан нам гэж ингэсэн нэртэй арчлаар авахын нам маань дотоод зөрчлөөсөө болоод тий тэр намын гишүүд нөрөө элбэдэр жоохон даалгаврыг биелүүлж шудраг бусын хонглыг ингэж байгуулад хүнээр хэрэгчлээний талаар бол туйлын дутуу ойлголттой юм байна. Зүгээр арчлыг шилжлэрээ тийм болчихно гэж бодож явсан ийм одоо хүмүүс байна гэдэг нь бол харагдаж шít. Тийм учраас бол тэр арчилсан намаас саналаа өгснөөр эсвэл арчилсан гэж өөрийгөө тодгсон хүн саналаа өгснөөр бол арчлан Монголд ялна гэж байгаа бол тэр шиг үлгэр байхгүй шүү. Дахиж битгий гэж хурдаарай. Тэр оюун эрдэнэ ерөнхий сайдын ардын намынхны яриад байгаа зүйл бол хариуцлагын арчлал юм болов. Энэ бол одоо эрдэмтдийн мэрэгжлийн багийн судлаачдын ард түмнийхээ дуу хоолойг сонсож чаддаг чихэн онгоосон ийм хүмүүсийн ийм эвнэгдэлтэй багийн дотороо зөрчлөгөө багийн хийх тайван хувьсгал. Тэгээ 24 оны сонгуул бол тайван хувьсгалыг хийх сонгуул болоосоо ерөөсөө хариуцлагын арчлал. Ерөнхий сайдаа багаар нь дэмжиж